Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Монгол нийтлэлийн харийн ашиггүй ажиллаж байгаа 10 компанийг татан болгох шийдвэр гаргажээ. Гэхдээ одоогоор компаниудын нэрс нь тодорхойгүй, 6 дугаар сарын 15 гэхэд татан болгох компаниудын нэрсийг тодорхой болгоно гэж мэдгдлээ. За Эрдэнэс Монгол нийтлэлийн харьяанд төрийн өмчийн 31 компани ажиллаж байна. Эдгээрээс Эрдэнэт, Эрдэнэс 57, Дархны төмөрлөгийн үйлдвэр зэрэг гарын 5 хүрээнд багтах компаниудыг стооцвол бусд нь бүгд ашиггүй ажиллаж ирсэн. Иймээс 6 дугаар сарын 15 гэхэд 10 компанийг нь татан буулгаж, цалин, түрээс, менежментийн зардлаас нь 67 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэлээ. Одоо гол эдийн засгийг хөдөлгөж байгаа компаниуд шүү дээ. 57, Эрдэнэт гэдэг энэ компаниуд бол мэдээж татан буугдах боломжгүй. Гол орлогоо төвлөрүүлж байгаа, олборлж байгаа компаниуд маань байна. Нэмээд стратегийн буюу 2 орны, 3 орны хамтарсан төслүүд маань компаниуд маань байхаас өөрчлөхгүй. Яагаад гэвэл гадны хөрөнгө оруулалтын заавал засгийн газартын тохирчиж энэ шийдвэрүүд гаргах учраас. Тэгэхээр илүү үр ашиггүй давхарцсан 2 дугаарт эсвэл компани дор нэмэлт компани байгуулсан. Энэ компаниудыг үр ашиггүй л гэж. Үндсэн бүтц рүүгээ ороо. Шаардлагагүй. Энэ дээр би түрүүн хэлсэн 260 арчим оронтойг бид нэр хэмнэх, оновчлох боломж үүсгэх юм байна гэж. Захиргааны зардал гэдэг маань цалин мөнгө өдөртөх ажилтны зардал 10% бууруулах, түрээсийн зардлыг 30% бууруулах. За тэгээд нийтдээ бидний тооцоогоор 167 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг эхний ээлжинд гарганаа. Цаашдаа үе шаттай хийнэ л гэж. Мөн Эрдэнэс Монгол компани нэрийг өөрчилж Чингис хаан үндэсний баялагын сан компани болгох юм байна. Ингэснээр цаашид компани бүр дээр тусдаа төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, менежментийн баг ажилуулахгүйгээр нэгдсэн удирдлагатай компани бүтцээр ажиллаж баялагын санд хоримтлогдох орлогыг ашигтай хөрөнгө оруулалтаар эргэлдүүлэхэд анхаарна гэлээ. Одоо хөрөнгө оруулагчдын чуулдаг 2-3 гол чуулган уулзалтанд явж хамаг контактаа тогтоогоод за үлдсэн хугацаанд бол захимаар л туршлагыг солилцоод одоо судлаад ингээд ижлэж ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн бас үндэсний баялагын санд төвлөрүүлсэн орлогод хэрхэн мэргэжлийн нэмжлэг үзүүлснээрс бид бүхний одоо ажлын үр дүнтэй зардлаас илүүтэйгээр хараарай гэж хүсье. За тэгээд зардлын хувьд тодорхой мэдээлэлүүд бол та бүхэн шилэн дансан дээрээс бол бүх мэдээлэл тайлан бол авч болно. За компанийн хувьд бол зүгээр тухайлбал хэлэх юм бол хүний нөөцийн одоо дундаж зардал маань бол 4.5 сая төгрөгтэй явж байгаа. За одоогийн байдлаар ирээдүйн өв санд 1.6 тэрбум доллар, хоримтлын нэгдсэн санд 1.5 их найд гаруй төгрөг хоримтлагдаад байна. Тэгвэл эх жилүүдэд энэхүү хоримтлагдсан хөрөнгийг эргэлдүүлж өсгөхөд голчлон анхаарч ажиллахаар болсон байна.